Сайн уу? Зэлэвэн. Өнөөдрийнхээ бичлэгээр хэдүүлээ Digital Circus буюу дижитал циркийн тухай зурлуудыг хөрөх болно. За, ингээд манай 3 дахь анги гарч байна. Эхний хэсэг дээр маань Повны маань ингээд амьсгаагаа төгсөж байгаагаар гардаг ба төрөл бүрийн өнгөтэй болоод хүн болгонын монцлогтой ба шатар гэрэлтдэг. Рагатагийн өвс нь босдог. Маскет Girl-ийн маск нэргэлдэг. Харин Зүүби шулуун болдог. Завхуцаараа миний гар шулуун шумаа шүү. Тэгтэл Jax өөрийгөө ер нь хэлдэггүй юм. Харин үүнийг та нар юу гэж бодож байна? Өнөөдрийн даалгавар бол Милден Хайлмондрын нууц гих зүүчиг сэтгэл төрүүлэм хуучин вилла руу манай эдэг илгэнэ. Хин нэгэн сая сонсноо. Сэна би сонсон. Өнөөдөр би та нарыг хөдөж байх болно. Повны бүр айсандаа дүдэн бүлтрээд тэгээ буцаагаад хийсэн чинь унаад идэв. Адал ядлаа эхлэхээс өмнө би та нарт товч тайлбар өгье. Зүүн талын хаалга бол ингийн хаалга, харин баруун талын хаалга маш аимшигтай хаалга. Хэрвээ та нар Ой, Jax! Яасан? Би өгөн бүх зүйлсийг ингэж барьна гэж бодсон шүү. Хэдүүлээ аль болгосонхоо? Сайн мэдгүй юм да. Энийг туршаад үзье. Кингэр санаа зовлтгаа би аваа дэрэ гэж яагаад Повныг нүдээс барьсан бижиж аваад явчихтыг. Харин Зүүби бүр даалгаврууд руу биелүүлэхгүй байгаа болохоор Кенни аргаан бараад сэтгэл зүйч болоод чи одоо ямар мэдрэмж мэдэрж байна? Чи юу бослоо ярьдаа гэд. Нөгөө тал мань хоёр бүр ингээд бүр аимшигын газар очсон. Энэ одоо юу юм болоо гэж дарсан чинь. Миний нэр Барам Театр Милден Холл. Анх хийх бол багасаа хобби минь байсан ч аажмаар шунал минь болж ирсэн. Миний олон жил хөөж байсан аратан та нарын харж буй энэ хүнч биш амтнч хар мой зүйл. Би гэр бүлийн хамгаалахын тулд бүх цаг хүчээ зориулсан. Үүнийг албал айдас завир минь харилна гэж найдаж байсан ч миний буруу байж. Гэт хайрцаг тоглоулагч маань унтартыг. Дараа нь тэр хоёр нэг лифт олох ба тэр нугасаа цочтой байлгүй яах вэ? Буцаж яваад нэг хаалга онгойлгосон чинь саяны ярьжсэн анчны хамаг түүх судалгаа нь байдیں۔ 12 дугаар сарын 4 мегмар гараг. Би тэр аратныг олон удаа амин газраас нь будаж, толгойг нь авч, ханандаа олз болгон хатгсан ч миний зол дөнгөж эхэлж байсан. Би цогцсноос нүд салхахад ердөөл 1 минут өнгөрсөн мэт санагдсан боловч ирж харахад цогц үгүй болсон байна. Тэр амтан үхээгүй байсан. Удахгүй би түүнээс авсан зүйлийг эргүүлэн авах гэж иргэн гарцаагүй. Хэрвээ нэгэн үүнийг сонсож байгаа бол би ганцхан зүйлийг анхааруулъя. Толгойгоо бүү цухуулга би чамд анхаарууллаа шүү. За тэгээд нөгөө хоёр чинь ашгүй түлхүүрээ олчтой. Тэгсэн чинь тог тасраад ноёр бибинийхээ гарнаас хөтөлцөөд нөгөө нэг цомын өрөөлөө хоёвдээ. Повны чинь бүр уун сэтэлгүй гэлтэгэл чачин чинь бүр салганж балгалаад мөө юм болоо. Тэр хойгоор Кингэр бүр ингээд юу ийгээ мэдэхгүй байж жагаад бүр ховстуулчтэй. Ашгүй юм түлхүүрээр онгойлгоод Кингэрийг харсан чинь Кингэр бүр ховстуулгаад хүү ээж одоо хурлаач ээ тэр кин хоол анголчлоо. Гисэн чинь нэг юм ухаараад уухаан тас гэлстэй нэр чихэж өгж байгаа юм чинь. Үе юу ээж тааш чамд тэгээд яг юу болохгүй байгаа юм дээ. Би өөрийгөө үзэн ятчих. Би өөрөө би энэ дургу. Тэглээ чинь харалтаа гар марыг хитрхи сонирн байгаа зү. Би ядаж нэг ч гэсэн зүйлдээ дуртай юм. Ааха, тэгэхээр чамд ийм скинүүд байна. Тэдраасаа бүгдийг сонгоод тэгээд нэг гар мар ч юм уу хөлмөлтэй авчих. Болил та нар бүгдээрээ тэнэг юм аа. Рагата зүгээр л хүн болгон сайхан харагдах туртай. Jax бүр хүн бүртээ ирэлдэх туртай. Гэнгл хүмүүстэй ярихдаа баян гिचдэг. Кингэр бүр галцуу. Харин Повны даалгавар болсноос босож ирэхдээ солиорцсон царид ирдэг. Гэт тэгснээ Кениг болохоор чамд хийж чаддаг яг юу байгаа гэсэн чинь царайны юм болоод бүр бараг сервер бүх тоглоом бараг устгах шахтын заяо. Азар нэг юм Кевиндээ ороод буцаад сэтгэл зүйн асуудал руугаа орд юм аа. Нөгөө хоёр чи лифтнээс бууж өрөөгөө дахиад нэг тоглоом хийлээ дээ. Байдал миний төсөөснөөс шал хондоо болж миний хий хоосон сэрдлэг айдас намайг тийхүү хөтлсөөр их нэртэй хизээ нэгэн цагт төрөх хүүхдээ хамгаалагч байна гэдэг худлаа болж бүх сүүдэр чимээнд цочинд сандрахтаа би хайртай хүний аратан гэж андуурч бодсон. Хамгийн эмгэнэлтэй түүнийг хамгаалах гэж яваад өөрөө аратан болсон хэрэг. Одоо би бодволтой хүлээж суун.
Хамгаалах зүйлчгүй болсон ч дор хаяж өөрийнхөө сүсийг аварна. Юу ч болсон намайг бүгнээс нь салгасан тэр хараатан би өөрийн гараар хөнөх болно. Тэгээ нөгөө хоёр чинь энэ зомби шиг юмнаас бууг нь аваад харсан чинь хоёрхан сумтай байдیں۔ Нэг хонглоос нэг юм ширх гэж дуурайд харна ингээ харсан чи өөр зомби байна гэж хэн санах вэ? Тэгсэн чи араас нь дахиад нөгөө нэг байлаар юмж гараад иртний. Хоёрхан сумтай хоёрхан баачгаст нэрээ пуф гэл хоёулангийн будаа идэв. Бүр амар кинг юм да одоо жинг. Гинэ тоглоулагч нь өөрөө дуурайд энэ бүгдийг би хэлэх гэсэн. Хэрвээ тэр хараа түүндээ бурхны тэнгэрлэгч гэдгийг мдээгүй бол түүнд хор хүрсэн хэн болов хүйтэн эргэлт татах томын юралч хэрэгдэж миний сүнс оршдог газар руу очно. Хоошлаарай. Хэсгэм сонсогч минь. Гэтэ би хараалын тэгмээс зогдохын тулд амьд эзэн хэрэгтэй. Тиймээс та нарын биел миний гарах цорын ганц гарч байх бол. Байж та. Энэ муу яаж тамаас юм яриад байгаа юм? Дугаараа. Надаас хоол. Энэ мотодыг авдсан дээ. Чамайг бэлэн гэж найдаа. Учир нь таны дараагийн амьсгал чинь хамгийн сүүлчийнх нь байх болно. Тэгээд таны бие миний мэдлэлд орно. Тинчээ зовж өгч яах чи манус зүгээр хов бадцсан сайхан хүүхнүүдээрээ сууж идий. Манай Жакс хайчч гэд ингээ харсан чи бүр хүлээ айцсан заяо. Тэгээд яга хүлцэн бэ гэдгсэн чинь энэ сүнс нь болохоор эрэгтэй хүнд алуулсан. Тэгээд эрэгтэй хүнд ер нь ол дургу. Тэгээд энэ үед угаасаа ингээл шууд хожиж байгаа. Цаан ч мань хоёр бүр англын ирэг дээр ирсэн. Одоо яаж үхнэ гэж ингээд хараа байжсэн чинь ашгүй шат үйдий. Тэгээд тэрнгээр хоёлаа ингээд амжаад явчих болох юм байна. Харин одоо яаж гарах вэ л гэдэг чухал гэсэн чи Павны бүршүүд гүүгээд орсон чи баахан сүнснүүд амлуу нь орчтээ. Яс. Бархо бэндүнэ. Болохгүй Павны. Аруггээ дэрвих минь гэж энэ баларж өтгөрийг миний Павнаас гарах маач. Би гарахгүй штэ мó мал минь. Би тэ хуцаа. Яа толгой. Одоо бүх юм зүгээр усан чамд руу зүгээр баахан сүнслүүдэл дайраад орсон байна. Чи нисгтээ яг яаж гарах оргоо сайн мэдэхгүй л байна. Гэтэ хоёлоо одоо амар тавиглан байж ишил аварж болохгүй байна. Гэт ярилцсан цуунга манай Кингрийн үйл явдал гарнаа. Кингэр өмнө нь их нэртэй байсан ба эхнэр нь abstract буюу циркийн орчинд одоо ийм сэтгэлийн дарамтанд автсан дөрүүдийг хэлдэг. Тэгээд энэ дөрүүд нь иймэрхүү царай дүрстэй болдог гэхүү. За тэгээд ер нь эхнэрээгаа ярьж түүнийг авраагүүдээ өөрөө буруутгаж ганцаардл автсан гэдгийг Павнид нийнүнгүй ярьж өгдөг. Одоо энэ ангийн маань хамгийн чухал хэсэг гарах гэж байгаа шүү хөрхнүүдээ. Дуулах шууд энэ чимээнэр үрийн цагаан гигэнэр дүг нойрондоо жаргалтай сэрээд харахад бүх юм хിവэрэ дуулах шууд энэ чиргээ аз жаргал баяр хөөр мэтөлм орвоод амьдрах эмсгалах хоёр өөр мэт аз жаргал бол гайхамшиг яг хүүхдүүд тоглож байгаа юм шиг алтрах нарны цацрагт агаар тамтан хөглөж байгаа юм шиг анзаараагүй өнгөрсөн ч эмсгаа авах бүртээ амтыг нь мэдэрч алгын дайтаач солихгүй дэлхий бүх алтын чинэгэрч тэр гिचэн байхад дэрэг дурчин өнгөрөхөд анзаараагүй чиргэжник харахад дэрэг зүйл нэг сөхөд одоо ч тэндээр байгаа аз жаргал бас хамгийн сайхан дэлхийн оргил дээр гараад би хэтэрхий баянаас сайрхан аз жаргал амар тайван гэр бүл амьдрах уу аз жаргал гэдэг бол мөч хүмүүст харилцсан адилгүй ахиж уулзгаа мэдээ. Ой сайн залуучуудаа та нар ч одоо ямар уддсан бэ? Яг уу та нарын харагдаж байгаа шиг юм зүйл болов шүү. Рагата юу гэж би чамд нэг зүйл хэлэх гээд байнга надад тусалж дэмждэгт байсан баярлаа. Би зүгээр л тэрийг хэлэх гэсэн юм аа. Тийм үү. Тэр үгтэй зүгээр дээ. Байдаг л зүйл шүү дээ. Одоо харин гэрлүүгээ харьцгаах уу? Кингэр чи миний маскыг авчирсан уу? Пис. Миний амьдрал ер нь хэцүү шүү дээ. Тэгэл бла 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 бла. Юу вэ? Энд ч одоо цаг болсон байж дээ. Нөгөө чинь гараад ирсэн мэт али явцгаая. Сайхан амарцгаагаад ирсэн үү залуучуудаа? Өстө гоё цоглог харагдаж байх чинь. Яаж юм цоглог байдаг вэ? Үй хараач хин нэгэн азгүй амтанд орлсон бололтой. Би зүгээр л Кингэрийг ямар сайн хүн бэ л гэж бодож байна. Бас надад ямар хавахтай. Энэ хүртэл үзсэн жилийнүүдэд баярлалаа. Дараагийн ангийг хурдан оруулахыг бодно жилийн. Баяртай хайртай шүү.